Шинэ итгэлээр шинтгэл гэдэг бол ард иргэдийнхаа амьдралын батгайг сайжруулж, хүчрхэг эдийн засгт улс болох ийм зорилтыг хэрэгжүүлэх үндсэн зорилготой. Энэ бол үндсэн хуулийн шаардлага юм. Монгол улсын авилгалын индекс яаж буурах ёстой вэ? Хаалттай нууц гэрээнүүд биш үү? Энэ чинь авилгалын индекс бууруулах нэг шалтгаан болдог. Жишээ нь авилгын индексийг урагшлуулахын тулд уулуурхайн салбарын ил тод байдлыг хуулийг гаргах ёстой. Индексийг үзүүлэлт болгоноор бид төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа. 5 жилийн чиглэлээр бариад явхад бол шууд индекс дээр өөрөө хариулъя. Бид нар 2030 он гэхэд 120 дугаар байранд орох ёстой. Таны зорилго нэг ойролцоогоор 500 мянган хүнийг ядуурлаас гаргах юм байна. Энэ хэмжээний ажлын байрыг нэмэгдүүлэх юм байна гэж зорж байгаа юм байна. 913.7 мянган хүн 2022 оны статистикээр ядуурлын шугамд доогуур орлоготой байгаа. 15% хүртэл бууруулна гэж бид зорилт тавьж байгаа 2030 онд. 413 мянган хүнийг ядуурлаас гаргана гэсэн үг. 2019 онд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулж 25 дугаар зүйлийн 1-7-д хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой байхаар заасан. 5 жилээр нийгмийн эдийн засгийн ажлыг төлөвлөж, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, эдийн засгчид, ард иргэдтэй урьдчилан таамаглаж болохгүй тийм 5 жилийн төлөвлөгөө гаргаж. Танай засгийн газар бол баялагын уулгаатай тэмцэнэ гэж харж ирсэн. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд нийтэд ил болсон баримтуудтай холбоотойгоор хяналт шалгалтын ажлууд явж байгаа. Ажлын явц ямар байгаа вэ? Авилгатай тэмцэхгүй бол улс орон сүрэх гээд байна. Энэ асуудлууд шударгас шатыг дээрээс нь ихж үрддэг, энэ хууль ёсыг дээдэлдэг, энэ зарчим өртөгдөхгүйгээр улс орон өөдлөхгүй. Энэ чиглэлээр бодтой хийж байгаа ажлууд бол хууль хяналтын байгууллагууд авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэмжүүлэх, хууль зүйн дотоод хэргийн сайдаар ахлуулсан 3 шат ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байгаа. Хувийн хөгжлийнхнийг татвараар хэрхэн яаж дэмжих вэ? Аж ахуйн нэгжийн орлогын албан дотор, хувийн орлогын албан дотор, за нөөтийн хууль гээд 3 гол суурь хуулиа бид бүгдэн дээр нь томоохон өөрчлөлтүүд хийж байгаа. Нийт татварын багц өөрчлөлт маань 3-аас 4 их 80-ийн ийм татварын ачааллыг одоо аж ахуйн нэгжүүд дээр хувь хүмүүсийн одоо татвар дээр бууруулах ийм төлөвлөлтөө багц хуулийг өргөн барихад бэлэн болоод ди парламент дээр тавьсныг та бүхэн одоо идэвхтэй харж байгаа гэж бид найдаж байна. 5 жилийн дараах Монгол улс бол доктортой төр засагтай, доктортой хөгжилтэй, эв санааны нэгдэлтэй, баялагтай эзэн Монгол, баялагын сан бодтой өргөжсөн, үндэсний Монгол, эх оронч Монгол, Монгол бахархад өв уламжлалаа дээдлсэн дэлхийн түвшний боловсролтой Монгол гэсэн үр дүнг бид харж байгаа. Ер нь шинээр Монгол улсад энэ эх 5 жил үйлдвэр ашиглалтанд орох уу гэж. Амнат болон татварын бодлогоор хэн үйлдвэрлэж чинь, хэн нэмэн өртөг шингээж чинь, хэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чинь тэр нь илүү давуу байдал олох хууль эрх зүйн орчныг бид бүрдүүлсэн юм төслийг боловсруулад өргөн барьсан байгаа. Монгол улс жилдээ 560 мянган тонн цэвэр зис хайлуулах одоо хүчин чадалтай металлургийн ийм том хэмжээний зохицуулалттай болно. 1 сая тонн төмөр хайлуулах чадвартай дархан сэлэнгийн бүс нутагт одоо баригдах төмрийн үйлдвэр баригдана. За 3 дугаарт бол нефтийн үйлдвэр байна. Бидний ажил авж байхад 27% гүйцэтгэлтэй байсан. Өнгөрсөн 4 сарын хугацаанд бид 50% төрөгсөн байна. Ард түмэн шударга нийгмийг хүсэж байна. Төрийн өргөө зур зардлыг танах авилгагүй төрийг хүсэж байна. Ард олон чанартай эрүүл мэндийн үйлчлэгийг хүсэж байна. Үр хүүхдээ чанартай боловсрол эзэмшүүлэхийг хүсэж байна. Илүү сайн тавтаа тухтай орчинд амьдрахыг хүсэж байна. Эрүүл аюулгүй орчинд амьдрахыг хүсэж байна. Эцсийн дүндээ эргэтгэж шударга нийгмийг бас хүсэж байна. Энэ 5 жилийн хугацаанд Монгол улс хүнээ гэр бүлээ яаж дэмжих гэж байгаа вэ? Орон сууц худалдаж авахын ипотекийн жагсаалтад 4 ба түүнээс дээш хүүхэдтэй айлыг одоо очрын урагшлуулах хамын орлогын албантраас чөлөөлөх маань 3 ба түүнээс дээш хүүхэдтэй. Саяны ипотекийн чөлөөлөлт маань 4 ба түүнээс дээш хүүхэдтэй. Энэ маань эргээд манай гэрэл хөдөлмөрийн хамгааллын бодлого яамны хүн ам зүйн бодлогыг дэмжиж байгаа ийм бодлого болж гарч ирж байгаа. Family package буюу одоо гэрэл маань нэг эрүүл мэндийн даатгал төлсөн байхад түүгээрээ гэр бүлийн гишүүдний эрүүл мэндийнхээ үйлчлэгийг авч болдог хуулиудыг бид нар санаачлан боловсруулсан. Хүний хөгжил бол хамгийн том мега реформ байна. Засаглалын шинтгэл бол авилгагүй шударга ил тод байдлаар үндэслэгдэх ёстой. Баялагын хулгайн эсрэг тэмцэл бол үнэн бодиттой үр дүнтэй байх ёстой. Хяналт, ил тод байдал, цонхон чадварлаг төр болох хэмэл оюун хаашгилсан энэ багц шинжилүүдийг хэрэгжүүлэх эхэлж байгаа. Татварын реформ, хөдөө аж ахуйн реформ гэсэн 3 реформ бол эдийн засгийн шинтгэлийн салж хөгжих нь байна. Энэ малчтыг дэмжсэн ямар бодлого энэ 5 жилийн төлөвлөгөөнд байгаа вэ? Ирэх 5 жил бол хүнсүүд аж ахуйн үйлдвэрийн боловсруулалтын хүчин чадлыг бид 50%-аар нэмсэн хөгжлийн жил байх болно. Атрын 4-р аяыг хэрэгжүүлж байгаа. Монгол улсыг хамарсан одоо мал эмнэлгийн тогтолцоог боловсронгуулах томоохон зорилт. Тэг энэ 5 жилийн хугацаанд бид хэрэгжүүлнэ. Moody's агентлаг одоо манай зэрэглийг 2 биетэй болгож сайжрууллаа 13 жилийн дараа. Fitch агентлаг бие нэмэх болгож энэ бол Монгол улсын нэр хүнд дэлхийд өсөж байгааг, Монгол улсын хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөр зөв байгааг, эдийн засгийн үр дүн зөв байгааг тоогоор бодит үр дүнгээр хэмжиж тогтоосон үзүүлэлтүүд. Бид стратегийн ашигт малтмлын ордууд одоо төрийн нурын орд, оюутын ордуудыг авч, төмөртэй овооны сайрын ордыг авч
одоо цаашдаа тусгай амнаа тогтоох болон үндэсний баялагын сангаа баяжуулах, хөгжүүлэх шаардлагыг бүх стратегийн орд газар эзэмшдэг шаардлага тавьж байна. Бүх аймаг сумдаа дэмжсэн татварын, зээлийн, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх замаар хот хөдөөгийн сэргэлтийн зохицуулгыг хэрэгжүүлэхээс тусгасан 1 хүн оногт дотоодын бүтээгдэхүүнийг 10.7 мянган доллар төгрөгийг эдийн засгийн өрсөлдөх чадвараа дэвшлүүлж 90-с дээш болгох, хүний хөгжлийн индексээ эр сайжруулах ийм зорилтуудыг энэ хөтөлбөрийн хүрээнд боловсруулж байна. 80 мянган айлын орон сууцыг эх 5 жилд барьж байгуулж, агаарын бохирд Улаанбаатар хот хөдөөгийн хөгжил тэнцвэрийг хангасан зохицуулгыг хэрэгжүүлнэ. Технологийн дэвшил, дэлхийн шинжлэх ухаантай холбогддог ийм захим системтэй уялдсан цаг суралцахуйн хувьсгал гэж нэрлэж байгаа. Ийм реформуудыг хийснээр багш нарын ачаал хөнгөрч, багш нарын цалин нэмэгдэж, дэлхийн түвшний өрсөлдөх чадвартай боловсролтой иргэн бий болгодог ийм зохис тогтолцоо байна. Эрүүл мэндийг мөн адилхан өнөөгийн технологийн дэвшлиг ашигласан урт наслах, эрүүл амьдрах хэм маягийг дууруулсан ийм цогц эрүүл мэндийн салбарын реформ, за нийгмийн хамгааллын салбарт зорилттой бүлэгтэй халамжийг хуваарлсан, гэр бүлийн доктортой үед гэр бүлийг дэмжсэн урамшуулал, дундаж давхрыг дэмжих бодлого гэсэн ийм нийгмийн хамгааллын бодлого хэрэгжүүлэх ерөнхий агуулгууд орлоо. Бид дандаа төсвөө тэлж ирсэн бол түүхэндээ анх удаа 2.2 их найдаа таньж хэмэлсэн хүний капиталд, хүний хөгжилд манай засгийн газар дээд хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Эрүүл мэндийн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг 5 дахин нэмэгдүүлж 1.3 их найд хүргэсэн. Босдын салбарын хөрөнгө оруулалтыг 1 их найдаар нэмэгдүүлж тоо баримт худлаа хэлдэг. 25 оны 2 сард экспорт 2 тэрбум доллар байсан. Одоо 9-р сарын дүнгээр 10.7 тэрбум доллар. 9 сард экспортын түүхэн дээд хэмжээндээ нүүрсний экспорт хүрлээ. 9.7 сая тонн нүүрс экспортлоо. Энэ төсвийн хэмнэлтийг хийснээр ханш докторчсон, экспорт нэмэгдснээр валютын нөөц нэмэгдсэн, төсөв алдагдлаас ашиг руу шилжлээ. 5 сард 260 тэрбум, 6 сард 498 тэрбум, 7 сард 541 тэрбум төгрөгийн алдагтай байсан төсөв төсвийн тодтогд хийсний дараагаас эхлээд 52 тэрбум нь ашигтай боллоо. Сарын дүнгээр 2.6% болж, унжөөс эдийн засаг 5.6% болж нэмэгдлээ. Төрийн эмч компаниуд нүүрсэн хулгайг талсан зогсох тал тодорхой ажиллаж байгаа. Ил тод нээлттэй шилэн болох ажлыг хийж хэрэгжүүлж байгаа та хүмүүс анзаарч байгаа. Эрдэнэс таван компани одоо 586 гэрээнээс 581-ийг нь ил тод болгосон, одоо олон улсын гэрээ болсон 5 гэрээг одоо ил тод болгохоор ажиллаж байгаа. Хиймэд оюун болон дижитал хувилбараар төрийн үйлчлэгээ захимжуулснаар нийт одоо засгийн газрын төсвийн зарлагыг 1.2 их найдаас 2.1 их найд хэмнэх болцоотой. Одоо энэ 5 жилийн үндсэн чиглэл багж байгаа бодлого нь бид нар 150 орчим тэрбум төгрөгийн нэг хөнгөлөлтөө зээлийг яг энэ аялал жуулчлалын салбарын одоо зочид буудал, resort, за хөдөө орон нутагт кофе шоп, зоогийн газар, мөн одоо зам дагуух үйлчилгээний газруудад 2026 оны төсвийн төсөл саналаа өгчгөөд одоо 2 дугаар хилцүүлгээд авчаад ингээд байж байгаа. 2027 оны 6 сарын 30 гэхэд Монголын эрчим хүчний систем төвийн бүстэй чадлын дутагдлаас гарнаа. 26-аас 30 оны 5 жилийн төлөвлөгөөнд одоо эрс шинжлэлийн хүрээнд бид 4 бомтыг төмөр замаар холбоно. Эхний бомт холбогдох ажил явж байна. Хурдны төмөр зам тавих энэ асуудлыг оруулсан байгаа. Энэ бол 160 км/цагийн хурдтай ийм хурдны замыг бодлого болгоод оруулж байгаа. Нэгдүгээр шинжлэх ухаанд дуурсан. Хоёрдугаарт олон нийтийн ард түмнийхээ хүсэл эрмэлзэлд нийцсэн 5 жилийн хөгжлийн үндсэн чиглэл нь бол хийх ажил, шийдэх асуудал, хөрх хүрдэнгийн тоон үзүүлэлт, бодит ажил хэрэг, үйлдэл, үр дүн, ийм бүтэн цагт ажлын төлөвлөгөө бүрэн зураглал юм аа.